Эрхэм сонсогчдоо сайн байцгаана уу? Эрүүл амьдрах уу? Зөв хоолё. Манай зөвлөгөө нэвтрүүлэг маань эхэлж байна. За одоо өнөөдөр эрүүл мэндийн зөвлөгч багш Өвөр Монголын телевиз хорооны тусгай мэрэгжилтийн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө багштайгаа бид ширхэглэг эд гэсэн ийм сонин одоо сэдвээр ярих гэж байна. За ширхэглэг эд гэдэг энэ үгийг ерөнхийдөө бид ойлгож байгаа боловч ерөнхийдөө энэ ширхэглэг эд чинь хоолнд ямар хамаатай юм бэ гэдэг талаар сонсогч тэр болгон одоо ойлгохгүй байгаа хэл та. Тэгэхээр хоёулаа энэ тайлбараасаа эхлэе нэвтрүүлгээ тийх үү? За тэгье. Ер нь ширхэглэг эдгээр хэлийвэл одоо дээр зуунд бол энэ ширхэглэг эд хоол хүнсэн дотор байгаа нэг зүйлийн ургамлын гаралтай хоол хүнсэнд байгаа нэг зүйлийн ширхэглэг эд хүний биед шингэдэггүй бодисыг хэлж байгаа юм л да. Дээр зуунд бол энэ чинь бол одоо энэ хүний биед хэрэггүй юм байна гэж ойлгож ирсэн байгаа юм. Гэвч бол одоо сүүлийн үед хөгжилт сайн болоод шинжлэх ухааны дээд зэргийн мэрэгжилтэй болоод ирэхээр ширхэглэг эд чинь хүний биед асар их хэмжээний хэрэгтэй байна гэж орж ирж байгаа байхгүй. Тэгээд одоо ер нь сүүлийн үед бол нэг бүдүүлэг хоол хүнс гэсэн нэг нэр томьёо шинээр гарч ирж байгаа л та. Энэ нь ямар учиртай юм бол ургамлын гаралтай хоол хүнсэн дотор халис байдаг шүү дээ. Одоо жишээлбэл хэвэг бол маш сайн ширхэглэг идэж байгаа юм л та. За тэгээд ногоон дотор, жимсэн дотор, жимснээ хальсанд одоо энэ ургамлын гаралтай хоол хүнсэнд бол ерөнхийдөө ийм модлог, бүдүүлэг ийм одоо хүний биед шингэдэггүй ийм зүйлийн бодис байгаа юм. Энийг бол хэрвээ хүний биед дотор бол энийг задлах чадвар байхгүй. Одоо энэ хэвлэгтэй амьтангууд одоо өвс ногоо иддэг амьтангууд болвол энийг задлж чаддаг, энергийг ашиглаж чаддаг юм байна. Гэвч хүний биед бол дээр үед бол энэ шимгүй юм байна гэж ойлгож байсан бол сүүлийн үед ороод ирэхдээ чинь маш их хэрэгтэй юм байна. Яадын гэхдээ гидсэн замыг цэвэрлж яд юм байна. За энэ бол бас их хэмжээний усыг биендээ татаад ингээд одоо өтгөнийг одоо баасан бөөм болоод ингээд гатгсэлж яадаг. Энэ цэрхлэг идэггүй бол одоо ирэхдээ яадын гэхдээ хүний одоо хоргослох юм уу, өтгөн натах юм уу ингээд гидсэн замд энэ идэж оруулсан хоол маань их удаан явах болохдоо ялжрал үүсээ. Тэр дотор химийн урвал үүсээ. Химийн урвал үүснээсээ болоод нөгөөд чинь хортой бодисууд ялгарч гарч ирээд тэр нь эргэж энэ шингэгдээд гих зэргийн одоо олон асуудлууд үүсэж гарч ирж байгаа. Энэ ширхлэг эдийн талаараа бол одоо хүний өвчнөдтэй их холбогдолтой байна гэж шүү дээ. За Африкийн хүнээр аваад идэх юм бол энэ одоо тийм нарийн хоол хүнс байхгүй тийм. Тэрний ерөнхийдөө тийм шүү дээ. Одоо нөгөө үйлдвэрээс гарсан гэдэг юм уу махан бүтээгдэхүүн гэдэг юм уу. Ерөөсөө шууд байгалаасаа аваад гэж яадаг. Баг боловсруулдаг. Тийм, баг боловсруулдаг. Тэгэхээр нөгөө ширхлэг эднэх байдаг. Тэгвэл тэр улсууд яадаг юм бол өдөрт 2-оос 3 удаа бие засч яадаг гэж байгаа. Задгалд 1 удаа бие засч яадаг гэж байгаа. Тэгэхээр Америк хүнээр аваад идвэл одоо энэ бол маш их нарийн хоол идэж шүү дээ. Одоо тэр хамбург гэж хамбургер, хот-дог, за гих мэт. Тэгээд одоо махан цагаан гурил. Тэгээд цав цагаан будаа. Тэр улсууд бол олон китэн өдөрт 1 биш 2-3 өдөрт 1 бие засах жишээ нь ийм байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэний дагуулд ингээд харахтаар байна шүү дээ. Ер нь бүдүүн гэсний хор тавдар бол ер нь 5-6 дахин ч илүү юм уу. За дээрээс нь одоо зүрх цусан судснаа өвчнөр аваад хэлэхдээ бас 3-4 дахин ч илүү юм уу. Бөөрч олон дахин юм уу. Ийм хэлбэр гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юунтай холбогдолтой байна гэхээр энэ бүдүүлэг хоол хүнс энэ дотор байгаа ширхлэг эдтэй холбогдолтой байна гэж үзэж байгаа байхгүй юу. Хүмүүс биш энэ саяны дээр таны хэлсэн өвчнүүдийг ерөнхийдөө хоолтой холбож ярихгүй настай холбож их ярьдаг л да. Эсвэл одоо зөв хүнд одоо ингээд нэг хаа нэгтэй газраас юм уу газраас хүрээд ирсэн юм шиг юм ярьдаг. Гэтэл таны хэлж байгаагаар бол бид энэ бүдүүлэг буюу ширхэглэг эд хэрэглэхгүй байснаас болж зүрх судасны өвчин одоо хамгийн их дэлхийд дэлгэрсэн байгаа өвчин шүү дээ. За тэгээд энэ бүдүүн эзний хор тавдар гэх мэтлэн энэ өвчнүүд чинь зүгээр л бид нар энийг идэхгүй байгаас болоод байна гэж та хэлж байна. Үүнтэй их маш их асар их хэмжээний холбогдолтой. Тэгтээ яг цааталт нь өөхтөөс хөдөлгөөн ингээд маш сэтгэл санаа гэдэг олон зүйлтэй холбогдно. Жишээлбэл одоо юм байна шүү дээ. Одоо та сая хэллээ шүү дээ. Энэ өвчнгүүч бол ер нь бол дээр үед бол 60-70 настай хүн юм уу? Өөрч өндөр настай хүн олдог өвчин байсан. Гэвч одоогийн нэг байдлаар байна шүү дээ. Бээжинд нэг судалгаа хийсэн байгаа байхгүй зөвхөн 8-аас 18 настай хүүхдүүдийг ингээд зүрх цусан судаснаа шинжилгээ хийж үзэхэд эд хүүхдүүдийн 8% орчим нь нэгэнтээ зүрхний цусан судас натуурж эхэлсэн байгаа. Энэ юугийг харуулж яа нөгөө тэр одоо 70-80 настай олдог өвчнний чинь байж та 8 настай хүүхд эхлээд олж байна гэж хэлж байгаа байхгүй. Энэ бол яахын аргагүй амьдралтай нь шууд холбогдолтой орж ирж байгаа. Нэг илүү одоогийн хүүхдүүд чинь яадаг бол ундаа уугаад тэр хамбургэн ч идэх юм уу тэр юун тэр бүдүүлэг хоол хүнс идэггүй шүү дээ. Хэвэгтэй 2 дугаар 3 дугаар идэггүй шүү дээ. Энэ бол нэг зүйлийн бодол үзэлт тэгээд одоо нийгмийн хөгжилтэй холбогдолтой болж орж ирж байгаа байхгүй. Хүмүүс ингэж ойлгоод байна л да. Одоо жишээлбэл зүгээр ингээд хар ухаанаар бодох юм бол аль болох хүн зөөлхөн гоё цагаан юм идэх юм бол гидсээр амархан гараад явчих юм шиг тий. Хатуу жоохон тийм бүдүүлэгдүү юм идвэл энэ хавцаа нэг газар үлдчих юм шиг. Тэгээд нөгөө олгоо молгоо элдв
болоо цусны чулуу мулуу болчих юм шиг тийм ойлголт байгаад байгаа юм шиг надаас. Харин дээр зуунд бол яг ийм ойлголттой байсан баг. Тэр бол болохгүй байсан баг. Тэгсэн чинь одоо энэ чинь байж та одоо тэгэхэд юун хоол чинь нарилыг хоол гүнс амтны гаралтай хоол гүнс чинь эрхлэг ид байхгүй бол гэсэн замд их уддсан байна л дээ. Хэрвээ бүдүүлэг хоол гүнстэй бол зочрол өгж байгаа байхгүй. Адгаж нэг жаахан юм байгаа байхгүй юу. Нөгөө дүүлийн чинь бол цагаан мантууг бодоход базуул юучгүй болчихжтэй баг. Тэр доор мантуу бол базуул бас нэлийн юм үлдэх баг тийм ээ. Гих зайнаар ингээд энэ модлог юм шингэхгүй болтороо гидсэн дотор яваад хурдан гараад одоо ингээд гидсэн замыг цэвэрлж өгч байна. Хамгийн гол нь цэвэрлж өгнө. Тэгээд тэр дотор байж та тэр бас нөгөө хүний биеинд ашигтай бактериуд байж та тэд нарын одоо бас үржих тийм болцоо нөхцөлийг хангаж өгч байгаа байхгүй юу. Махан бүтээгдэхүүн орохтой зэрэг юм уу нарилэг бүтээгдэхүүн орохтой зэрэг тэр нөгөө хүний биеинд ашиггүй бактериудыг их хүнсэнд хижээж өгч байгаа. Жишээлбэл одоо бид нар чинь байж та тэр нүүрс уснаа нэгдлэр их өндөр хоодоо гэдэг тэр шүд орхотдог шүү дээ. Тэгвэл би тэр одоо бүхэл буудаа ч гэдэм үү 10 гурал ч гэдэм үү тэр эрдийн шиг юм энийг идэх юм бол бүхэддүү юм идэх юм бол шүдэн дээр наалтах нь бага байдаг байхгүй. Ингээд цаашаа явахдаа жишээ нь энэ нөхцөл боломжуудыг өөрчилж өгч байгаа байхгүй. Бид нар гидсэн зам чинь асар их хэмжээний нөгөө бактериуд чинь хоолой чинь шингээх ажлыг хийж өгч байна. Витамин B-ийн төрлийг үйлдвэрлэж байна. K-ийн төрлийг үйлдвэрлэж байна. Адгалжил одоо энэ юу гэж юм бүдүүлэх хоол хүнс идсэн хүнээ бол одоо юу гэх юм хийлэхэд өндөр нь хүртэл арай гайгүй байдаг гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр үйлдвэрээс хортой хий баг гарч ирэл гэсэн үг байхгүй. Гих зэргээр олон зүйлд одоо хамаарагдан орж ирж болно шүү дээ. Хоёулаа ширхэглэг гэж хэлээд таны хэлээд байгаа энэ нэрэнд хамааралтай хүнснүүдийг нэрлэе да. Яг чухам юу юм бэ? За одоо Монголд яг аваад хэлэх юм бол өнөөдөр одоо хамгийн батлаас шар будаа гэдээ байдаг ч дээ. Тэр чинь бид нар хальстай байгаа байхгүй. За энэ дотор нэлээд их ширхэг будаа байгаа. За тэгвэл 10 гурал гэдээ байдаг тийм ээ. За энэ будаа. За тэгвэл хөц будаа байна тийм ээ. Эрдийн шиш бас танай энд бас нэлээд хэрэгжилж байна. Энэ чинь одоо маш их өндөр ширхэгтэй, маш их өндөр. Одоо хорогцолтой хүн идэхэд бол энэ бол ихсэн. За түүнээ дараагаас төмсөн дотор усан дуустдаг ширхлэг бодис байна. Төмснээ төрөл дотор. Төмснээ төрлөختөр чинь дүндээ орж ирж амтд төмс. Жинхэнэ юу гэж бодсон шүү дээ. Тэгвэл ширхлэг байна. Тэр чинь усан дуустдаг ширхлэг ид байна шүү. Тэр харахад ширхлэг гүйчүүд чинь маш их ширхлэгтэй байгаа. За тэгээд жимснээ төрөл байгаа. Ногоо гэдэг чинь нэг ногоо навчит ногоонууд байдаг шүү дээ. Штэ ногоонууд. Тэр бол маш их өндөр ширхлэгтэй. Тэгээд луу ногооны төрөл. Ер нь ургамлын төрөлтэй гаралтай хоол хүнсэнд их бага хэмжээгээр байна. Гэвч бид нар нөгөө гурилан цайруулаад цав цагаан болохтой зэрэг ширхлэгийн цугыг аваад. Өөрөөр 2 дугаар гурил бол хамгийн ширхлэгтэй хамгийн чих гэж болохгүй. Хоёр зэргийн 2 дугаар цагаан гурилынхаа дараа орчиж байна. Тэрний дараагаад бид нар нөгөө 10 гурил ч гэдэг юм бүхэл буудаа ч гэдэг юм хүч удаа эн чинь их ширхлэгтэй болж орж иж байгаа. Ер нь тэгээд амтны гаралтай хоолнд бол ширхлэг ид байдгүй. Ургамлын гаралтай хоол хүнсэн ширхлэг ид байдаг. Энэ талаар нь одоо зөв ойлгоо. Тэгээд тийм байна. Тэгээд цагаан будаа цагаан гурил аль цайрах тусмаа л одоо ширхлэг идэх цугыг наалдана. Өөрөөр хэлбэл өнгө нь буурсан тэр хар тусмаа л сайн юм байна. Тэр хар тусмаа гэдэг өнгө чинь байж та хар өнгөнд юу байна вэ? Тэр дотор тослог бодис байна. Тэр дотор витамин гууд байгаа байхгүй. Эрдэс бодисуд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо дээр бас ярьж илсэн л дээ. Цоон гурдыг цайруулах тусмаа цагааныг бид нар ганцхан нүүрс уснаа нэгэн зүйлийн шимт хийжээ. Тэгээд энерги одоогийн үед ихтсэн байгаа үед бол бид нар баг хорийн нийтэд өвчин идчихэл тэг чад нөгөө сайныг бол дор гахаа нохонд явуулчихад юм уу хонь маландаа явуулчихад байгаа байхгүй. Иймээс бид нар одоо тэрийг эргэж нэг хараад тийм үү ийм байна шүү. Тэг энэ гидсэн замыг цэвэрхэн байлгана. Одоо жишээлхэд энэ ширхлэг идэх бол бас их олон нүхтэй байдаг байхгүй. Ер нь модлог эчин дундаа их нүхтэй шүү дээ бид нар. Тэгэхээр энэ гидсэн намдгаа тослог бодис юм уу холестериныг бас аваж гадагшилдаг гэж байгаа. Дээрээс нь одоо жишээлбэл одоо тэр мөөгч нь бас их ширхлэгтэй байдаг шүү дээ. Хар мөөг байна. Зүгээр яг бид нарын идэх цагаан мөөгүүд байна. Энэ мөөгөн дотор бас ширхлэг идэр маш их өндөр. Эднэр болвол одоо гидсэн замыг цэвэрлэхээр барахгүй тэр одоо цацраг бодисууд бас хоолн дотор олон байдаг. Ийм ширхлэг ид бас цацраг бодисыг бас гадагшлуулж байдаг. Их зэргийн олон асуудалдаар одоо хүний эрүүл мэндэд маш их чухал үйлдэл үзүүлж байгаа байхгүй юу. Нэг Оросын эрүүл мэндийн нэвтрүүлэгт би харж ирсэн л да. Тэд бас л одоо миний бодлоор тэр ширхлэг идийн тухай бол ярьж ирсэн байх. Одоо нэг юм хүний бүдүүн гидсийг үзүүлж байгаа. Одоо хоол боловсруулах эрхтнийг. Тэгээд ингээд хоёр адилхан тийм одоо шилэн савн дотор нэгэнд нь дандаа гамбургер хийгээд нөгөөдөгт нь болохоор юм ногоон өнгийн одоо таны хэлж байгаа тэр ногоонууд хийгээд тэгээд тэр дотор нь ус ихээр гамбургер болохоор тэндээ бөглөрөөд ингээд явахгүй нөгөө ногоон ид яаж юм гэхээр нэгдүгээрт өөрөө хөөж өгөөд том болж өгөөд тэгээд гидсэнд байгаа нөгөө илүү дутуу ханд наалцсан юмнуудыг аваад тэгээд доошоо ингээ гаргаж байгаагаар үзүүлж ирсэн. Энэ бол таны хэлж байгаатай ерөнхийдөө харилцаа. Өөрөөр хэлбэл орчин үед бол энэ эрүүл мэнд ангаах ухааныхан болохоор идж
байгаа хоол бол хүний биений одоо эрүүл мэндэд маш их чухал гэдгийг анхаарад энэ хоолн дээр тэр тусмаа ширхэглэг хоолн дээр бол маш их одоо олон хүмүүст их сурталчилдаг болсон гэж ойлгож болох уу? Тийм. Ер нь бол одоо бид нар бол байгаль цаанаас нь заяагдсан болохоор байгалийнхаа энэ бүрэн төгс хоол гэж хэлж байгаа байхгүй. Өвгийн төгс хоол гэж хэлж байгааг бол одоо нэг жишээлбэл нэг буудай байхаар бодоо. Энэ буудай халистайгаан тэр хэвэгтэй гам байгаа дотор байгаа эрдэс бодистэйгаа витаминтай байвал энэ төгс хоол болж байгаа. А гэвч бол бид нар цайруулсаар байгаад ганцхан цагаан гол гараад ирэхдээ энэ төгс биш болчихж байгаа байхгүй. Тиймээс бид нар байгалаас заяасан болохоор байгалийн энэ төгс хоолыг идэж байгаа юм. Яагаад гэвэл бид нар ерөөсөн магадгүй одоо 100 жил мах эдний 100 төмөн жилийн дараа болоход хүний эзнээ хувиралт үүсээд ердөөсөө маш охорхон болоод яг хөө энэ ширхлэггүй хоолыг шингээж чаддаг болж болно. Гэвч бол бид нар одоо он удаан жил бид нар нөгөө бүдүүлэг хоол хүнсэн эцсээд эндүр ногоо дээр үед чинь одоо бүр эртний үед бол хаана байдаг юм те бүр өвс ногоо идчихсэн л үе юм чинь. Тэгтэр тэр замдаа тохирцсон байгаа байхгүй. Тийм болохоор бид нар энэ өдөр байштай одоо эзэн зам чи хүлээж авахгүй байгаа байхгүй. Тэгээ шим дижээлийн хөвд ч гэсэн асар их хэмжээний зорж байгаа. Витамин нөхөн нөхсгөр бодоход бид нар энэ байгалийн журмаар ирсэн юм авахтаар их чухал байгаа байхгүй. Тэгээд бид нар энэ бүдүүлэг хоол хүнсэн дотор чинь бүх зүйл нь байхаар ширхлэг идээс гадна хамгийн гол нь цогцоороо төгс хоолны чинь бүрэлдүүнүүд нь байж байгаа байхгүй. Ийм болохдоор маш их чухал байгаа. Би нэг ийм зүйл анзаардیں۔ Телевизийн дэлгэцснээ гарч байгаа одод соёл урлагийн улс төрийн одоо ингээд дөнгөж гарч ирж байгаа залуу одоо алдартнууд эхлээд их турхай байд. Тэгснээ дараа нь хэсэг хугацааны дараа харсан чинь нэлээд том болцгооцсон. Бүдүүрцгээсэн, гүзээтэй болцсон. Дахиад нэг хэсэг хугацааны дараа харахаар эргээд жавхаацсан байдгийн. Тэгэхээр тэр идсэн хоолтой хамааралтай өөрөөр хэлбэл хүний хоолнд хандах хандлага жоохон одоо мөнгөтэй болоод ирэхээр хүн амттай бол гоё игээд нөгөө хамаагүй юм идж байгаа. Дараа нь үгүй юм байна. Тарагч нь онцгүй юм байна. Ширхэглийг мэдэх хэвээр зөв хооллох хэвээр юм байна гингүүтээ эргэж авах юм шиг байна. Энэ бол нэг хүний үзэл ухамсарын хувиралтын юу яаж байгаа вэ? Эхлээд яг эрүүл мэндэд анхаарал тавьж мөнгөгүйч байсан бол тэр бол тийм хэмжээнд хүрээгүй. Гэвч бол мөнгө төгрөг нийгмийн хөсөлөл тэгээд залах хүнээс өсвөлөл хоол бэлгийн хоол гоё юм идсээр тэгээд таргалаад ирэнгүүт нь сүйд нь ухамсарлж эхэлж байгаа байхгүй. Ер нь бол юм штэ. Дээр үеийн энэ ерөнхийлөгчүүдийг хардаг байхгүй. Би тэр дээр үеийн тэр Сталин ямар тарган хүн байлаа тийм. Моо зодон ч их тарган байцдаг гэдэг тийм. Юу ч одоогийн ерөнхийлөгчүүд яаж юм? Тэр маш андан болж байгаа байхгүй. Тэр яаж юм гэвэл тэд нар соёлжих тусмаа, нийгмийн хөгжих тусмаа өөрийгөө авч явах тэр эрүүл мэндийг авч явах үзэл ухамсар бол маш өндөр хэмжээнд хурж ирж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар одоо юу хийх ёстой юм гэвэл одоо нийгмийн дагаад бид нар одоо эрүүл мэндийн тухайтай суралцаж мэдж өөрийгөө зөв авч явах хэрэгтэй. Энэ нийгэм чи сайхан өөрийгөө зөв авч явахгүй нэг LVM нэг бүдүүн гүзээтэй байвал яг бас нийгэмд тохирчгүй байгаа байхгүй. Би бол тэгж боддог юм тийм ээ. Тэр бүдүүн гэж яриад байгаа тэр гидс чинь одоо бидний гүзээ одоо эсвэл одоо буйны тарга гэж яриад байгаа шүү дээ сайхнаар тийм ээ. Тэр буйны таргач нь энэ ширхэглэг идтэл нэлээд холбоотой л гэж би тэглэг байх уу. Яагаад гэвэл бид нар ширхэглэг идтэй хоол идвэл нэг адилхан нэг аяга цагаанбудаа тэр нэг аяга одоо гурдаар удаа нэгдүгээр гурал хоёрдугаар идэх энэ энергийн хэмжээ асар их зөрнө шүү дээ. Бараг дахнаар зөрж байгаа байхгүй. Тэгвэл чи нэг аяга идчихад тэр цагаан гурлаа чи их нэрийг авчлаа. Чи бидгүүл бордор гурал хоёрдугаар гурлаас идэхдээ баг шиг нэр авчих чи таргалахгүй шүү дээ. Гол. Энэ дээр чинь энергийн хэмжээ нэгтэй байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд одоо амархан тарга өгж байна шүү дээ. Хоёулаа энэ бүдүүлэг хоол, ширхэглэг хоолыг эдснээр бид ямар өвчнөөс өөрийгөө өөрчлөн сэргийлж болох уу гэдгийг бас нэг жоохон тодорхой. Хамгийн чухал нь одоо энэ бүдүүлэг хоол хүнсийг эдснээр таны өдөр болгоно нэг удаа бие засаж явах хэрэгтэй. Хүн болгоо өдөр болгоно нэг удаа бие засах их чухал юм байгаа. Тийм. Энэ чухал. Тэгвэл бид нар бүдүүлэг хоол хүнсийг эдснээр бид нарын бие засах сайн болно. Тэгвэл энэ дотор хортой бодис шингэхгүй болно. Тэгэд гидсэн дөхөд зочрол багасна. Тийм болохдоор бид нар нэгдүгээр л бүдүүн эдснээ хор тавтар болох нь багасна. Эрс багасах ёстой. Гидсэн замын өвчнгүүд ер нь тэгээд одоо бүх гидсэн замын өвчин болохоос багасна. За нэгдүгээр, хоёрдугаарт нь бол холестерин баг шингэж байгаа юм уу? Одоо хорт бодис баг шингэж байгаа бол бидний зүрх цусан цуцснаа өссөн эрс багасах ёстой. За ингээд бүх юм чинь суурин сайн болоод тэр цаад өвчнгүүд өвчнээ дархалгаа бүх юм чинь холбогдоод орж ирнэ шүү дээ. Ингээд таны нэг чухал нэгэн суур болж орж ирж байгаа байхгүй хоол хүнсэн дээр авч ирдэг. Ингэж анзаардаг л да одоо үед хүн яг өвдчөөд тэгээд одоо эмч өөрөө им өвчтэй байна. Одоо бол үнийг анхаарах цаг болсон нь хоолоо тэрийг хориггингүүд өвдсөн хойноо ойлгож одоо зөв хоолж эхэлдэг. Гэтэл бид энийг эсрэгээр л баймаар байна тийм ээ. Бид хоёрын хийх гэж байгаа ажил чинь ерөөсөө юм шүү дээ. Хүнийг өвчин олохгүйг нь төлөө урдаар эрүүл мэндэд анхаарал тавиад ганцхан хоол биш шүү дээ тийм ээ. Хөдөлгөөн сэтгэл зүйд олон талд анхаарал тавиад ирэхдээ та өөрийгөө зөв хөдлөөл ингээд эрүүл байх, өвчин олохгүй байх, өвчин олсон ч амархан эдгэрэх боломжуудыг хангах гэж байгаа байхгүй. Тиймээс бид нар
одоогийнхаа нийгэмтэйгээ зохицоод бид нар урьдчилан сэргээлээ, өвчин олохгүй байя гэсэн зорилтыг л одоо бид нар хийж штэ тийм ээ. Тэгэхээр энэ мөнгө санхүү эрүүл хоол хоёрын хооронд бол тийм холбоо бол байхгүй нь ажиглагдаад байна л да. Бараг эсэргээрээ тэр ширхэглэг, тэр бүдүүлэг хоол чинь илүү нөгөө хоолноос хямдхан байгаа байхгүй тийм ээ. Тийм. Тэгэхээр хүн зөв тэрийгэ мэдэх юм бол зөв зохицуулж чадах юм бол багахан мөнгөнд эрүүл хооллох боломж байгаад байна да. Байлгүй яах вэ? Нийлбэнг одоо нэг 2 дугаар гурил чинь арай 1 дугаар гурил чинь арай үнэтэй байгаа үстэй тийм ээ. Тэгээд ихтэн ойлгомжтой асуудал орж ирж байгаа байхгүй. Тэгээд шарбудаа чинь арай хямдхан байгаа цагаан будаанаас тийм шүү дээ. Ингээд ороод ирэхдээ эн чинь бид эрүүл манд олохоор барахгүйгээр бас зардал багтах юм байна. Эний чинь би бодож олоогүй шүү. Та харин гэрхээ байна. Юу, хоёулаа нэвтрүүлгийн төгсгөлд ингээл да. Та энэ ширхэглэг эдний тухай бол ер нь ярих маш их дуртай. Тэгээд их нөгөө хүний жинхэнэ шим тижэл болсон 6 одоо зүйлийн талаар ярьчаад тэрний дараа би заавал ширхэглэг гэдгийг ярина гэдээсэн. Тэгэхээр эннийхээ шалтгааныг хэлээд заавал энэ 6 шим тижэл дээр нэмээд яагаад заавал энэ ширхэглэг гэдгийг ярьсан бэ гэдгээ ерөнхийд нь дүгнж яриад нэвтрүүлээ. Тэгээ. Ер нь бол бид нар ярьсан та уурэг, өөх, шихэр, витамин, эрдэс байдас, ус энэ 6 зүйлээс хүний бие бүтдэг. Мөн энэ 6 зүйлээр төчглэн оршдог. Үүнээ дээр 7 дахь шим тижэл орж ирж байгаа ширхэглэг. Ширхэглэг бол яахын аргагүй хүний биед маш их хэрэгтэй юм байна. Яг энерги хангахгүй. Нөгөө энерги хангадгаас эсрэгээр энергийг хангахгүй. Тэгээд энергийг зохинтой хэмжээнд байлгах ийм их чухалтай. Өдөрт нэг 30-аас 40 грамм байна. Одоо зарим хоол хүнсэн дээр одоо ингээд ширхлэгийн хэмжээг нь бичиж байгаа шүү дээ. Ийм хэмжээтэй байлгахд бол их чухал юм байна. За дээр нь бол 8 гээд хүчил дөрөвч гэдэг. Ингээд 8 ийм шим тижээлэн тэнцвэртэй авах. За хүчил дөрөвчийг тэнцвэртэй авах гэж яг сайхан агаад байна гэсэн үг шүү дээ. Энэ 7-гоо ямар ч байсан бид нар зохистой хэмжээтэй авч чадах юм бол бидний эрүүл мэндийн чухал суурь одоо ингээд бүрдэж байгаа юм аа. Бид нар эрүүл байх өвчнөөс урчин сэдэхийн бас нэг том алхам шүү гэж хэлье. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр ихэн сонсогчдоо эрүүл мэндийн зөвлөгч багш өвөр Монголын телевиз хорооны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө багштай бид ширхэглэг эдийн талаар радио зөвлөгөөг нэвтрүүлгээрээ өглөө. За тэгэхээр та бүхэн маань бүдүүлэг хоол гэдэг бол заавал бүдүүлэг хүний идэх хоол биш гэдгийг ойлгосон байхаа гэж ингэж бяцхан шок хэлээд тэгээд нэвтрүүлгээ өндөрлөө. За баярлалаа Мөнхөө багш. Хамт байсан сонсогчдоо бас их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр тавтаа уулзъя. Баяртай.